За яг вэ тэгээд уул нь бол нэг ийм л харилцаа байгаа юм. Би байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас яг энэ дээр байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагын хувьд ямар бодолтой байгаа вэ? Бодлогын төвшин гэдгийг асуух гэж байна. Ер нь бол 2000 оны 5 сарын 12-ны өдөр агнуурын тухай хуулийг хүчинг болгосон. 2012 оны 5 сарын 17-ны амтны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар агнуурын харилцааг амтны тухай хуулиар өнөөдөр зохицуулж явж байгаа. Энэ өөрөө их учир дутагдaltaй байгаа. Уул нь одоо ингээд нэг улсын хэмжээнд чоныг шууд агнадаг болох нэмэлт өөрчлөлт оруулж ирэхээс илүүтэйгээр бид нэр хууль эрх зүйн орчноо нэгэн улсын хурлын гишүүд цогцоор нь хараад шийдмээр байгаа байхгүй. Одоо дараагийн удаа эрвэс орж ирэх юм уу? Жишээлбэл энэ чинь болохгүй байхгүй нэг талтай. Би одоо байгаль орчин ажилчлалын сайдаар ажиллаж байсан өнөөдөр хэлж байгаа шүү. Байгалийн нөөцийн тухай хууль гэж бий. Байгалийн нөөцийн тухай хуулийн 22.1-3 би буруу санааг болвол энэ зохистой харилцааг нь шийдэд өгсөн шүү дээ. Төлбөрөөс чөлөөлөх нь байгаа, хөнгөлөх нь байгаа. Аймаг сумын удирдлагууд нөөцөө тогтоогоод хүсэлтэд байгаль орчны яамд ирүүлээд тэрнийхэн дагуу байгаль орчны яам хүсэлтийг шийдвэрлэж өгөөл агнуурын ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Энд дэр ямарваа нэг одоо сааттай юм байхгүй байхгүй. Сая энэ Алтай ТV-гийн юм байна л да. Гэхдээ сумын засаг дарганы тэнд очсон лайв хийгээ зогсож байхаас илүүтэй урьдчилаад суманд нь хичнээн хэмжээний чон тоо толгой өсөл үржилт явагдаад байгаа. Тэрэн дээр арга хэмжээг аваад байгаль орчны ямар өсөлтөө өгөөд агнуурынхаа зөвшөөрлийг аваад урьдчилал хийж явах хэрэгтэй байхгүй. Нөгөө талдаа хотонд ороод ирсэн чоныг буудаж алах бүрэн эрх нь байгаа. Ямар ч асуудалгүй тэрэн дээр. Тэрэн дээр ямар нэг торгуул ялын асуудал байхгүй. Түрүүн байгаль орчны яам хэлж байгаа шиг байна. Эрүүгийн тухай хууль. Эрүүгийн хуулиар энэ шууд үндэслэл болохгүй гэж заагдсан шүү дээ. Шийтгэл хүлээх үндэслэл болохгүй гэж заагдсан эрүүгийн хуулиар. Бид нэг зүйлээр туйлшруулад нийтэд нь арга хэмжээ авч улсын хурал болохгүй гэдэг би зарчимтай. Миний хувьд бол. Гэхдээ аймгийн удирдлагууд, сумын удирдлагуудын арчаагүй байдалтай холбоотой асуудал байхгүй. Тэр аймаг сумын удирдлагууд арчаатай байсан бол аль хэзээний тоо толгоогоо хийгээд саяны яриад байгаа Амгаланбаатарын гишүүний яриад байгаа судалгаагаа хийгээд агнуурынхаа нөөцийг тодорхойлоод аймаг сумандаа орох орлогоо тодорхойлоод энэ чинь орлого шүү дээ. Байгалийн зөрчилтний төлбөрийн тухай хуулиар орж байгаа орлого байхгүй. Сумандаа орлого төлрүүлэх ажлуудаа хийгээд нөгөө талдаа зохистой харьцаагаа бариад ингээд явах нь чухал байгаа байхгүй. Тэгэхээр би бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас асуух гэж байна. Ямар бодолтой байгаа юм бэ? Төрийн захиргааны байгууллага үед. За одонтой сайд хариулъя. За та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Тэгэхээр сая хөдөөгөөр явж байгаа нөхцөлд за иргэдээс маш олон загтлууд яаманд ирж байгаа. За энэ дээр ямар асуудал хөндөгдөж байгаа вэ гэхээр одоо чонын тоо толгой сүүлийн үед одоо хэд нэмэгдснээс болж хотоо хонлууд арч байна. За хүн айл өрхийн одоо амнаас эрүүл мэндэд одоо хохирол учруулж ийн гэд маш олон гомдлууд ярьж байгаа. Гэтэл бид нар бол яг бүх хуулиудаараа зохицуулсан байдаг. Гэхдээ ард иргэд бол тэр олон хуулийн зохицуултыг нэгдүгürt мэддгүй юм байна. Хоёрт одоо олон юм зохицуултанд толгой нэрэгчдэг юм уу? Яг л энэ заалтаа л харах гад идэг. Тэгэхээр сая засгийн газраас ямар одоо гишүүдэд үүрэг даалгавар өгсөн бэ гэхээр энэ нэг олон одоо толгой эргүүлсэн баахан дүрм журма болоо гэсний дагуу бид нар бас энэ чоны ан автай холбоотой дүрм журмуудыг бол цуцалсан байгаа. За энэ ямар учраас цуцалсан бэ гэхээр хэдийгээр эрүүгийн хуулинд заасан ч гэсэн одоо хүмүүс бол тэрийг төдийлөн одоо уншиж мэддэггүй яг энэ заалтаа хараад байдаг. Хоёрдугаарт энэ урьдчилж одоо яг аль суман дээр ямар айл руу дайрахгүйг бол бас төдийлөн тодорхойлоход амаргүй байгаа. Хэдийгээр орон нутгийн засаг захиргаа сумын дарга энэ дээр урдчлаад манай суманд одоо тоо толгой их нэмэгдлээ. Энийг агнж өгөөч гэдэг ингээ хэдийгээр гаргадаг ч
гэсэн яг тухайн айл өрх рүү одоо ингээд дайраад аюул учруулад байна гэдэг зүйл маш их яригдж байгаа. Тийм учраас бид нар энэ чоныг агнахтай холбоотой за тэр нэг баахан тусгай зөвшөөрөл авдаг ийм зүйлүүдийг бол бүгдийг нь бол цуцлсан байгаа. Тэгэхээр ард иргэдэд ойлгомжтой болох үүднээс бол яг ингээд мал сүргээ хамгаалах зорилгоор гээд заасан энэ заалтыг бол би бол дэмжиж байна. Энэ бол байгаад хүмүүст ард иргэдэд ойлгомжтой тодорхой болоход болохгүй зүйл байхгүй. Түрүүн бас өөрөө хууль санаачлагч хэллээ. Энэ хууль анх ямар зорилгоор гарсан бэ гэхээр нөгөө туйлшруулдаг одоо машинаараа хөөж давхаад талын чоныг бүгдийг нь одоо хятад та нар сошиалар зургийг харж илээсэн шүү дээ. Ингээд хідэн давхарлаад өрөө тавьчихсан. Ийм зүйлүүд бол гарснаас энэ хууль бол бас оюун гишүүний үед бол орж исэн. Тэгэхээр яг энэ мал ам амтналууд дайрсан тохиолдолд гээд ингээд иргэдэд ойлгомжтой болохгүй одоо хөдөө орон нутгаар уулзалт хийхээр л энийг асуудаг. Сая манай гишүүд хөдөө орон нутгаар явхаар л бас энийг асуугаад ингээл над руу ирдэг. Тэгэхээр ерөн зүгээр энэ ойлгомжтой болох хэрэгтэй. За би хууль санаачлагчид бас хэлэхэд ажлын хэсгийн хүрээнд энэ олон толгой эргүүлсэн хууль тогтоомжуудаа бүгдийг одоо ойлгомжтой цэгцэлж давхарлалгүй бас одоо болох шаардлагатай гэж одоо бодож байна. Энэ бол миний одоо хувийн сайдын хувьд бол ийм бодолтой байна. За мэдээж одоо саарл чоныг чон бол өөрөө байгалийн экологийн тэнцвэрийг хадгалж идэг амьтан. Чоноо бид нар бол хит их одоо устгаад агнаад ингэх юм бол байгалийн тэнцвэр бол бас алдагддаг. Тийм учраас энэ дээр бүгд бас одоо ухамсартай яг энэ заалтынхаа дагуу одоо бас амь насыг хамгаалах нь бас чухал баха гэж үзэж байна. За Батэрдэг гишүүн тодруулъя. За яг хоо Амгалбаатар гишүүний нэг 25-ын 7 буюу амь нас мал сүргээ амлах зорилгоор чон ангилсан бол энэ хуулийн 25-ын 1 дэх заалт хамаарахгүй гэдэг энэ зүйл залтыг бол дэмжиж байгаа. Зөвшөөрөлтэй холбоотой асуудал. Манайх яг хөө тэр журамтай холбоотой асуудал дээр бол юу л байгаа штэ. Журам гэдэг чинь бол хуулийн хэрэгжилтэндийг буюу наривчлсан харилцааг л тэр хуулийн дагуулж зохицуулж байгаагаас шинэ харилцааг үүсгэдэг байхгүй. Манай Монгол улс шинэ харилцааг журмаар зохицуулаад байгаа учраас л хуулиас авсан журмуудын асуудлыг засгийн газар дээр зэгцэлж байгаа гэж би ойлгож байгаа. 2022 оны 6 сарын 17 оны дээр зөвшөөрлийн тухай хууль батлагдчихжээ. Энэ хуулиар байгаль орчны яам бүх зөвшөөрлүүдийг аймаг руу шилжүүлж ирсэн. Энэ хуулиар бид нар тэр зохицуулах харилцааг ингэж оруулж өгсөн. Зөвшөөрлийн тухай хуулийн дээр ямар дагсан харилцаан дээр өөрчлөлт орох уу гэдгийг би Амгалбаатар гишүүнээс асуух гэж байна. Амгалбаатар гишүүн хариулъя. Нэг за зөвшөөрлийн тухай хуулийн дээр ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ бид нар энэ юу яаж энэ дээр бас яг аймгийн дарга аймгийн иргэдийн хурлын дарга аймгийн дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж исэн энэ их хурлд байгаа их хурлын гишүүнийг 20 гаруй хүмүүс бид нар бас уулзаад энэ сүүлийн 20-30 жилд ерөөсөө энэ төвлөрсөн эрх мэдэл гэдэг чинь ерөөсөө энэ хөдөө орон нутгийн хөгжлийн түгжээ болоод байгаа юм байна. Бүх томилгоо саяын энэ журмын дахиад санхүүгийн бүх эрх мэдлийг ингээд зөвхөн Улаанбаатар хот руу төвлөрүүлснээс болоод энэ хөдөө орон нутгийн эзгүүрх хөдөө орон нутгад хөгжил ирдэггүй ийм учраас энийг бол иж бүрнээр нь өөрчлөхийн тулд одоо энэ нэгжийн хуулинд өөрчлөлт оруулах юм байна. Энэ салбар хуулиудад өөрчлөлт оруулах юм байна гэдээ бид нар бас ярилцсан. Энэ дээр бас нэг иж бүрэн ийм одоо хуулийн төслийг бас ингэж өргөн барихаар бид нар бас ингэ ажиллаж байгаа. Тэгэхээр тэр хүрээнд бол саяын хэлээд байгаа журмуудын асуудал, санхүүгийн асуудал, томилгоо За Батэрдэг гишүүн тодруулъя. Амтны тухай хуулийн 25-ын 5 дээр зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-р зүйлийн 1.23, 1.24, 8.2-р зүйлийн 1.12 заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд энэ хуулийн 26-гийн 2, 26-гийн 3 заасан агнуурын амтны тоо хэмжээнд багтаан хариалах нутаг дэвсгэрт агнуурын амтан агнах барих зөвшөөрлийг эргэн хуулийн этгээдэд олгож болно гэдэг ийм залтыг 23 оны 1-р сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хэлбэр байгаа байхгүй юу. Тэгээ энийг би та хэдтэй зөрчилдөх үедээ л гэж асуугаад байгаа. Одоо тодруулж хэлэхэд. За Амгалбаатар гишүүн хариулъя.
нэг энэ бас их юу юм бэ лээ. Агнах гэдэг үг чинь яг ингээ монгол үгээр үзэх юм бол агнах гэдэг чинь шүү дээ тийм ээ. Зохион байгуулалтын ажил болчиход байгаа байхгүй. Энийг бол уг нь бол алах гэж оруулмаар юм бэ лээ. Гэтэл чин одоо энэ хуулийн дээр чинь бас тийм үг болохгүй гэдгээр агнах гэдгээр явдаг. Тэгэхээр агнах гэдэг асуудлыг ингээд яг ингээд үзэх юм бол за агны гэдэг чинь бол зохион байгуулалтаар 5 10 яагаад ингэ явдаг ийм ажлыг бид нар бол агнах гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талдаа эн чинь зохион байгуулалттай биш, аймнаас мал сүргээ хамгаалах зорилгоор энэ бол одоо нөгөө хамгаалтын арга хэмжээ байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг бас ингээд нэг яг одоо энэ дээр бол протокол тэмдэглээ явцсан дээр ийм л юм байна лээ. Тэгэхээр зохицуултын хувьд бол яг эн чинь нөгөө яг л одоо энэ Улаанбаатар сая одоо энэ Баян зүрх дүүрэгт юу болов байшин шатахад одоо жишээл тэр хүмүүс нөхөө олгоор олгоод ингээд бүх асуудал болж штэ. Гэтэл малчтын хувьд бол ямар ч юм хамгаалалт байхгүй, ямар ч одоо асуудал байхгүй, зөнд нь ингээ хайцсан байгаад байгаа.